дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлийн 1 дахь хэсгийн 2 дахь заалзаасны дагуу Монгол Улсын ерхий сайд онцгой бүрэн эрхийнхээ дагуу Улсын хурлын гишүүн Батөмрийн их хоёрыг Монгол Улсын ерөнхийлөгч Улсын хурлд танилцуулсны үндсэн дээр хууль зүй дотоод хэргийн сайдаар томилж батламжллаа. Төрийн шударга байдал иргэдийн итгэл хоёр салшгүй холбоотой хууль шударгаар үйлчилж, хуулийн өмнө хүмүүр тэгшэрх байж төр хариуцлагатай ажиллах ёстойг ард иргэд шаардж байна. Монгол Улсын сайд гэдэг бол ард иргэдийнхаа итгэлийг даах, хэлсэн үг хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага юм. Сайд хүн бол алан тушаалын биш ард түмний итгэлийн эзэн байх учиртай. Ерөнхий сайд шинээр томилогдож байгаа засгийн газрын гишүүндээ болон нийт засгийн газрын гишүүдтэй хамдан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж үндсэн хуульд эрх зүй төрийг батах үүргээ бүрэн ухамсарлан танхимын зарчмаар хамтран ажиллаж улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн дээдлэж төрч ёс түүх соёлынхаа уламжлалыг хүндэж хамгийн гол нь Монгол Улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлын зөрчөөс ангид байж төрийн хууль биелүүлэх ажлыг төр ард түмэн Монгол Улсын ерхий сайдын өмнө бичлэн хариуцаж улс их орныхоо эрх ашгийг дээдлэн ажиллах явдал юм гэж шаардаж шахаж ажиллах болно. Монгол улсад худал хулгай биш, үнэн, үндсэн хууль дээдлэх яс ялах учиртай. Хууль дээдлсэн төр шударга ёсонд итгэсэн иргэн хариуцлагатай төрийн алба энэ гурвын нэгдэл дээр Монгол улс хөгжин дэвжих учиртай. Баялагтай эзэн шударга төртөө Монголынхоо төлөө хамтран зүтгэе. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадрах болтугай.